Би өөрийнхөө нэг ахалж ажилласан ажлын хэсэг хуулийн төслүүдийн талаар төлхөө ярих нь илүү оновчтой байх гэж бодож байна. Тухайлбал хүүхэд гэр бүлийн шүүхийн одоо үндсэн хэрэглэх гэр бүлийн хэрэг маргааныг шийдвэрлэх тухай гэдэг ийм процессын хуулийг бид нар баталсан. Түүнтэй хамт эрүүгийн хуулиудад бас эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад бас холбогдох өөрчлөлтүүдийг бол хийлээ. Хэдийгээр яг чуулганы нэлээд төгсгөл хаваар машин дэж хийж байгаа мэт боловч энэ хууль бол намрын чуулганаар бол өргөн барьсан байсан. Манай ажлын хэсэг 12 сараас эхлээд үндсэндээ бэлтгэл ажилдаа ороод нэлээд 5-6 сар ажилласан, нэлээд нягт ажилласан ийм одоо хуулийн төсөл боллоо. Хууль боллоо. Тэгээ үүний гол одоо зохицуулж байгаа харилцаа бол гэр бүлийн маргааныг дагнан шийдвэрлэдэг шүүхтэй мэрэгсэн шүүгчтэй болж байгаа гэсэн үг. Дээрээс нь анхны тохиолдол гэсэн үг. Монгол улс анх удаага мэрэгсэн дагнсан шүүхтэй буюу хүүхдийн асуудлыг мөн гэр бүлийн асуудлыг шийддэг юм дагнсан мэрэгсэн шүүгчтэй болж байгаа гэсэн үг. Мөн энэ төрлийн бас юм шүүхийн хэрэг шийдэх нэг төрлийн хэрэг нь бол хүүхэд эрүүгийн гэмт хэрэгүүлдэх, хүүхэд зурчлалын хэрэгүүлдэх тохиолдол мөн энэ шүүхээр шийдэгдэнэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар яг ийм ирээдүрүү чиглэсэн шийдвэрийг гаргадаг ийм шүүхтэй боллоо гэсэн үг. Одоогийн манай шүүхэн явж ирсэн практик бол өнгөрсөн хугацааны үйл явдалд дүн шинжилгээ хийгээд үр дагаврыг нь илүү шийддэг байсан. Тэ? Одоо харин бид нар илүү ирээдүйд чиглэсэн шүүхийн шийдвэр гаргадаг болох ийм одоо онцлог шүүхтэй болж байгаа. Тэгээд энэ хуулийн хэрэглэх хууль буюу бүтцэн ямар ах юм, үндсэн зарчим нь юу ах ингээд нэлээд юм зарчмын томох өөрчлөлтүүдийг баталж чадлаа. Тэгэхээр бас ер нь манай Монгол улсын шүүх өөрөө Ром Германы суурьтай ер нь явдаг шүү дээ. Тэгэхээр бас яг энэ шинээр байгуулагдаж байгаа анхдагч шүүхийн хувьд ялангуяа гэр бүлийн маргаан дээр илүү чиглэж байгаа гэдэг нь аль чиглэл дээр илүү барьж явах тэр суурийг ер нь харж авсан байна. Япон, Солонгос, Герман, Канад тэгээд яг нөгөө эрх зүйн бүлээс үл хамааран улс орнууд бол бас яг ийм дагнсан шүүхийн тогтолцоог үүсгээд 50-аас 60 жил дунджаар болсон байгаа даа. Ялангуяа дэлхийн 2 дугаар дайны дараагаас бол энэ шүүх бол нэлээд түгээмэл байгуулагдах болсон. Гол шалтгаан нь юу вэ гэвэл бид нар ирээдүйд буюу нөгөө хүүхдийг хамгаалах аягүй хэрэгцээ шаардлага байна. Хүүхдийн асуудал бол аягүй чухал юм байна. Тэр дундаа гэр бүлийн маргаан дунд хамгийн одоо хохирогч болоод идэг хүүхэд байгаад байдаг. Тэгэхээр энийг илүү юм мэрэгжлийн түвшинд илүү одоо нийгмийн ажлын илүү одоо сэтгэл зүйн дээр суурилсан ийм одоо шүүхийн шийдвэр гаргах хэрэгцээ шаардлага дэлхийн улс орнуудад дэлхийн 2 дугаар дайны дараа нэлээд түгээмэл болсон. Тэгээ үүнтэй холбоотой улс орнууд бол энэ шүүхийг байгуулж эхэлсэн байдیں۔ Манайх бол нэлээд хожуу бас байгуулагдчихж байгаа. Гисэн хэдий ч гэсэндээ бас бидний хувьд бас нэлээд одоо алдаа оноо бүх туршлагуудыг хараад бас нэлээд дэжгүй бас боломжийн хүрээнд бас хуулиа батлаа тавлаа гэж байна. Тэгэхээр яг энэхүү энэ хууль маань хэрэгжилт нь хязгаарнаас эхэлж байгаа. 11 сарын 1-ээс эхэлж. Энэ жилийн 11 сарын 1-ээс эхлээд хэрэгжиж эхэлнэ. Дагалдах хуулиудад энэ ямар хуулиуд өөрчлөлт орж байгаа? За эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, за цагдаагийн албаны тухай хууль гэд хэд хэдэн хуулиуд өөрчлөлт орсон. За та бүхэн мэднэ одоо нөгөө хүн өөрийнхөө одоо хүүхэд ахтаа үйлцэн гэмтэргийнхэн талаарх лавлгаа мэдээлэл бас түүхэнд нь насан туршид нь дагалдаж яваад идэг. Үүнийг бас бид нар өөрт нь хүртлийн лавлгаа гаргахгүй байхаар технологийн зохицуултуудыг хийхээр цагдаагийн албаны тухай хуулинд орууллаа. За мөн эрүүгийн гэмтэрэг одоо зөрчилд холбогдсон хүмүүсийг шоронд хорхоос илүүтэй хүмүүжүүлэх арга хэмжээ рүү илүү одоо чиглүүллээ. Нийгэмшүүлэх тал руугаа гэсэн үг. За тэгээд хохирогчоос уучлалгүй хохирол барагдуулах гэдэг ингээд илүү юм уян хатан хүүхдэд ээлтэй байдлаар бид нар энэ зохицуултыг хийлээ. Манай ус яг одоогийн байдлаар жишээ нь 20 ангид 33 хүүхэд хоригдож байна. Сая 400 мянган төгрөгийн хохиролтой учраас хохирлоо барагдуулаагүйгээд 20 хил эдэлж байгаа хүүхэд жишээ нь байж байгаа жишээтэй. Тэгэхээр хүүхдэд маш хатуу харгас хатуу хуультай гэсэн үг манай ус. Тэгэхээр энийгээ бас нэлээд өөрчилж байгаа гэсэн үг. Бодлогын үед өөрчилж байгаа нөгөө талаар арга барилын үед одоо манай хуулийн салбарын тэр чигээр бас нэлээд өөрчлөгдөх хэрэгцээ шаардлага гарна. Өөрөөр бас шүүгчнэрийн хувьд гэсэн бас энэ чиглэлээр нэлээд туршлага хоригдлуулах, судлах шаардлага. Нэлээд мэрэгших хэрэгтэй болно, нэлээд туршлага хоригдлуулна. Дээрээс нь шүүхтэр анх удаага хуульч биш хүн буюу сэтгэл зүйч нийгмийн ажилтан хүн яг энэ шүүхийн системд анх удаага ажиллаад яг шүүгчийн дэргэд бүтэн одоо ажиллаад шүүгчид яг мэрэгжлийн дүгнэлт гаргаж өгдөг хүүхэд гэр бүлийн мэрэгчлэнтэй бас энэ шүүх болж байгаа гэсэн үг. За бас нэлээд хүүхэд төвтэй маш чухал хууль батлагдсан байна. За дараагийн бас нэг асуулгаар энэ
6-аас 8 насны малчин өрхийн хүүхдүүдийг онлайнаар сургах гэдэг заалт бүхий хуулийн төслөөс өргөн баригдаад ингээд явж байгаа. Сая бол хаврын чуулган арай баталж амжсангүй байх шиг байна. Эцгийг нь дэмжсэн. За тэгэхээр энэ хуулийн тухайд дүр нь та яг хуулийн үндэслэл баримтлал болоод энэ хэрэгцээ шаардлага юу гэж харж байгаа юм. Энэ дээр ямар байр суурь? Би энэ дэр нэлээд эсрэг байр суурьтайгаа ийм хуулийг бид нар батлах ёсгүй гэж харж байгаа. Учир нь гэвэл боловсрал биднэрт сонголт өгөх хамгийн зөв замыг сонгоход хамгийн чухал хэрэгсэл байдаг боловсрал. Гэтэл малчин өрхийн хүүхдүүдийг бид нар 1, 2 дугаар анги буюу хамгийн суур уур чадваруудыг олж авдаг. Яг энэ насны дээр нь бид нар цахимаар сургах боломж гэж хэлээд байгаа. Боломж боловч энэ нь өөрөө үндсэндээ бол цахимаар сургах нөхцөл байдал руу түлхэж чинь гэсэн. Тэгэхээр энэ бол асар том ирээдүйд асар том хортой үр дагавартай. Бид нар 96-аас 98 оны хооронд дотор байраа төлбөртэй болгож үзсэн юм билээ манай ус. Тэгээд төлбөрт нь мал авдаг, үхэр, адуу, эсвэл юу гэдгийг төлөө түлш авдаг ч юм уу нэг ийм хэлбэрээр бартер маягийн хэлбэрлөө шилжүүлж үзээд буцаа байсан. Яасан гэсэн чинь маш их хүүхдүүд шууд сургуулиас завсардаг ихсэн байхгүй. Тэгэхээр 90 оны сүүлээр гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр цаг үед тэгэж хүүхдүүд сургуулиас завсартаад одоогийн бичиг үсэг тайлагдаагүй ээж аав нарт гэдэг юм уу цэрэгт айгу болон бичиг үсэг тайлагдаагүй залуучууд ирээд байна гэдэг чинь дандаа тэр үеийн хүүхдүүд айгу байгаад байдаг. Тэгэхээр ингэж бид нар хөдөөгийн хүүхдүүдийг бид нар ингэж хотоос ялгаатай байдлаар ингэж боловсрал олох системийг бол өсөрч юусэн болохгүй гэдэг юм эсрэг байр суурь. Хууль санаагчлалын зүгээс бол гол хэрэгцээ шаардлага бас гэр бүл салалт малчтын дунд маш их байгаа. Хүүхдэд дагаж явах шаардлага гардаг. Гэх мэт ийм хөдөлгөөнийг их тайлбарлаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр юу нэг үгүй. Энийг гарч шийдэл бол хүүхдийн цахим сургалт байж болохгүй гэж харж байгаа. Гарч шийдэл нь юу вэ гэвэл бид нар хүүхдийн дотор байр өөрөө маш аюулгүй. Дотор байрыг бид нар одоо дахин нэг харах хэрэгтэй. Дотор байрыг анхаарах хэрэгтэй гэсэн үг. Мэдээж 6, 7, 8 настай хүүхэд дотор байранд бие дааж ганцаараа амьдрах хэцүү. Тэгэхээр дотор байранд бид нар ядаж нийгмийн ажилтан ажилладаг болмоор байна. 24 цаг тэнд багш нар байдаг баймаар энэ дотор эрийг бид нар боловсролын байгууллага биш хүүхэд асран хамгаалах байгууллага гэж хармаар байна гэсэн. Үндсэндээ дотор эрийнхаа загварчлалаа бид нар үндсэндээ өөрчлөх хэрэгтэй гэсэн. Магадгүй 1, 2 дугаар ангийн хүүхдүүдийг зайнаас гээд 3, 4 дугаар ангийн хүүхдүүд гэсэн бүгд дахиад 7, 8 настай хүүхдүүд бүгд л дахиад дотор эринд амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ дотор эрийг сайжруулахгүйгээр бид нар хөдөөгийн хүүхдүүдийн боловсролын асуудлыг цаашаа үргэлжлүүлэхэд маш хүнд боллоо гэдгийн нэг тод жишээ гэсэн. Тэг өнгөрсөн хугацаанд бол бид нар энэ төдийлөн дотор эрийн талаар нэг хахтар ярианы сэдв болж байгаагүй нийгмийн гэтэл гол үндсэн асуудал нь өөрөө тэнд байгаад байдаг. Тэр энийг шийдэхгүйгээр айгүй хялбархан арга сонгож байгаа гэсэн үг байхгүй. Айгүй зардал багтаа төрийн зүгээс харах юм бол айгүй зардал багтаа айгүй хялбар арга сонгож байгаа гэсэн. Тэгэхээр бид нар ийм аргаар асуудлыг шийдэж болохгүй гэж. Гол учир шалтгаантай үр дагавартай тэмцээл зөвхөн одоо юу гэдэг гэсэн. Таны хувьд бас унаач хүүхдүүдтэй холбоотой хүүхд төрхийн асуудлыг нэлээд хөндөж ярьдаг шүү дээ. Тэгэхээр одоо бас удахгүй наадан болох чинь. За нөгөөдгөр саяас хаврын уралдаанууд дээр болон болохгүй гэж нэлээд маргаантай явах шиг бас яг энэ тал дээр ер нь хэр ахиц дэвшилүүнд гарч байгаа бол ер нь хүүхд хамгааллын тал дээр ер нь яг унаач хүүхдүүдийн асуудал одоо ямар нөхцөл байдалтай байна? Манай улс яагаад унаач хүүхдүүдийн асуудлыг анхаарах хэрэгтэй юм бэ гэхээр боловсролын гадна үлдээд байгаа хөвгүүдийн дийлэнх нь дандаа малчин өрхийн хүүхдүүд, дээрээс нь бага наснда яг энэ уралдаан тэмцээнд оролцдог гэсэн хүүхдүүд гэдэг байхгүй. Тэгэхээр бид нар одоо бидний санаа зовоод байгаа юм хөдөө эзгүрлээ. Хөдөө дандаа ганц бие залуучууд байна гэдэг дагагийн чи үр дагавар чи явсаар байгаа урт хугацаанд яг ийм нийгмийн бүтцийг бий болгож байгаа байхгүй. Хөвгүүдээ бид нар боловсрлоос хүндэрүүлээд байна гэсэн. Тэрний нэг том шалтгаан өөрөө бидний энэ өв соёл гэдэг. Тэгэхээр бид нар хавар өвлийн уйлралд хурдан морь унуулахгүй хичээл сургуульд нь явуулаад боловсрлоос нь битгий хүндүрлээч. Зуны уйлралд энэ наадам сайхан дэлгэр цагтаа наадам уралдаан тэмцээний хийх боломжтой гэж харж байгаа. Тийм ч учраас энэ холбогдох шүүхийн шийдвэрүүд, засгийн газрын шийдвэрүүд, үе үеийн шийдвэрүүд бол гарч исэн. Яг одоогийн байдлаар бол наадмын тухайд бол бэлтгэл ажил хангаж байгаа гэж байгаа. Гэхдээ одоо жишээ нь замын аюулгүй байдал, хүүхдийн хувцсны аюулгүй байдал, дээрэс нь хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээний асуудал дээр бол маш сайн анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байгаа. Тэгээд манай хүний эрхийн дэд хорооноос Баяр наадмын комиссар бас албан шаардлага бол хургуулсан. Тухайлбал хүүхэд яг уралдаан тэмцээнд гарахын өмнө ямар ч эрүүл мэндийн үзлэгт огт ордоггүй. Магадгүй дотор бэртэл гэмтэлтэй ямарваа нэгэн гэмтэлтэй хүүхдүүд уралдаан тэмцээнд орох магадлал маш өндөр байгаа гэдэг. Өнгөрсөн жил хөдөө орон нутагт бас иймэрхүү тохиолдлууд гарч ирсэн. Хоёрдугаар замын аюулгүй байдлыг зайлшгүй хангах хэрэгтэй. Замын аюулгүй байдлыг хангах шаардлага тавихлаар өдөөс Монгол морь ингэж бартаа саадтай байгалийн бартаа саадтай уралдчихиж эн чинь Монгол морины шанцыг сойрж байгаа маа гэдэг гин тайлбар хэлдэг байхгүй. Гэтэл хүүхдийн аюулгүй байдал уралдаан тэмцээнүү гэдгийг дахиад сонголтын юм очиж гин гэсэн үг тийм. Замун уралдаан тэмцээн
ирээд нөгөө уралдаандаа орж ирсэн хүүхдүүдийг бид нар бас эрүүл мэндийн үзлэгт огт хамруулдаггүй. Хүүхдүүд мориноос унаад босоод буцаагаад моринд нь мордол явуулцдаг. Бид нар зөндөө тийм тохиолдлыг харж байсан. Гентэл бэртлийн үнэлэхгүй. Үнэхээр үнэлэхгүй гэсэн үг. Тэгэхээр одоо та бүх яг нөгөө наадмын талбайд орчод харах юм бол 103 тэгээд цэргийн госпиталь гэд 2 эмнэлэг ер нь үндсэн одоо баяр наадмаар бол гардаг. Гэтэ эдгээр бол яг нөгөө бүр нөгөө баяр наадмын комисс хүүхэд бэртсэн хүүхдийг одоо ачаад авцарч ирсэн үед нь одоо үздэг ч юм уу нэг иймэрхүү байдалтай байгаа гэсэн. Тэгэхээр энэ эрүүл мэндийн асуудал бол үнэхээр онцгой анхаарах хэрэгтэй асуудал. Тэгэхээр бас 2024 онд байгуулагдсан улсын хурал шинэ 126 гишүүнтэй парламент маань одоо бүрийн эрхийнхаа тал хугацааг ингээд дуусгаж байна. Одоо үнэлсэн тал руугаа бас нэлээд чиглэсгүүл ажиллагаанд явах баг. Тэгэхээр таны хувьд яг хувь гишүүний хувьд өнгөрсөн хугацаанд 2 жилийн хугацаанд ямар хуулиуд дээр тухайлбал голчилж бас ажлын хэсгийг ахалж юм орж ажиллав. Нөгөөдгөөс таны зүгээс санаачлан өргөн барьсан хуулиуд ямар вэ? Миний саналч өргөн барьсан хууль их хурлын гишүүдийн ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль байгаад байгаа. Энэ ашиг сонирхлын зөрчлийг бид нар зохицуулахгүйгээр ерөөсөө бид нар авилгын тухай ярих нь өөрөө суур ерөөсөө асуудал руу орохгүй байх гэсэн үг. Авилгын асуудал руу орохоор дандаа хэрэг ярьдаг тий. Хэрэг ярина гэдэг чинь бүх зүйл болоод өнгөрцөн дуусцсны дараах үйл явдлыг яриад байгаа. Урьдчилан сэргийхийн хамгийн гол чухал механизм нь юу вэ гэвэл яг энэ ашиг сонирхлын зөрчил. Тухайлбал гишүүд өөрийнхөө ашиг сонирхлын зөрчилтэй асуудал дээр орж конопт ардаггүй байх хэрэгтэй, үг хэлдэггүй байх хэрэгтэй, ажлын хэсэгт ордоггүй байх хэрэгтэй. Одоо үүнийг зохицуулаагүй. Дээрээс нь гишүүд ерөөсөн үүнийг одоо юу гэдгийг айгу чухал гэж ерөөсөн. Эндийн тухай хуулиар энэ зохицуулагдав. Эндийн тухай хуулиар зохицуулагдаагүй. Ганцхан залт идэг. Тэгээд гишүүний ёс зүйн дүрмэн дээр сайн дураараа татгалзаж болно гэдэг залттай. Үүрэг болгоогүй гэсэн үг. Тэгэхээр одоо автомашины бензиний одоо бизнестэй компани хүн бол одоо жишээ нь бензин импортлдог компаниудад хөнгөлөлтөө зээл олгож байгаа ийм одоо хуулийн төсөл дээр конопт хараад сууж байгаа жишээ. Тэгэхээр бараг лобби гэж харилж байна. Ерөөсөө лобби байхгүй. Тэгэхээр бид нар энийг ерөөсөө зохицуулахгүйгээр бид нар цаашаа бол 1000 авилга албан тушаалын тухай ярих нь өөрөө суур асуудал руу ерөөсөө явахгүй байх гэсэн. Эхний ээлжинд их хурлын гишүүд, тэгээд засгийн газрын гишүүд, тэгээд орон нутгийн одоо иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг бид нар ер нь бол нийтийн албан тушаалтан дээр энэ ашиг сонирхлын асуудлыг эргэжнийг харах цаг нь болсон гэж байна. Тэгэхээр төгсгөлд маш товч байгаа асуудал намрын чуулганаас ямар хүлээлттэй байгаа намрын чуулганы хамгийн чухал хамгийн ихний ээлжинд батлах шаардлагатай хууль жишээ юу вэ? Би бол энэ ашиг сонирхлын зөрчлийн хуулийг бол хамгийн түрүүнд батлаасаа гэж одоо өргөн байрагдсан хилцэгсгийг дэмжиж ингэ явж байгаа. Тэгээ энийг бол заашгүй батлах хэрэгтэй. Бас хүрээг нь хэд одоо хумхгүйгээр батлах хэрэгтэй. Манайхан магадгүй одоо юу гэдгийг жоохон юм хүрээг нь хумаад чухалчлаг гэсэн мөртлөө ингээд нэг хэлбэрийн өөрчлөлт гэх нэг иймэрхүү маягаар бас баталчихгүй гэж жоохон санаа зовж байгаа. Тамхины эсрэг тухай хууль байна. Энийг бас бид нар заашгүй батлах хэрэгтэй. Сая хойшлоо тийм. За данд урилга хүлээн авч хүрэлцээрч ярьсанд баярлалаа.